За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэлгийн Хос баяр гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр 2020 онд төгссөн. Одоогоор Монгол банкны судалгаа статистикийн газрын судалгааны хэлтэд ахлах эдийн засгчаар ажиллаж байна. За миний хийж байгаа ажил гэх юм бол мөнгөний бодлогын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх үз суурь судалгаа хийж гүйцэтгэдэг. За хамгийн сүүлд ихэд инфляцийг эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлсээр нь задлах гэдэг судалгаанд оролцож Монгол банкны судалгааны тогтнолд хэвлүүлсэн байгаа. За мэргэжлийн талаар товч танилцуулбал олон хүмүүс эдийн засаг гэхээр мөнгө санхүүгийн тухай ойлголт гэж боддог. Гэтэл энэ маань зөвхөн мөнгө санхүүгээс илүүтэйгээр боломжит хувилбаруудыг үнэлж тэдгээрээс сонголт хийх талаар л яриад байгаа хэрэг. За бид бүхэн бол өдөр бүр алхам тутамтай сонголттой нур тулдаг. За жишээлбэл өнөөдөр ямар хоол идэх үү, өнөөдөр ямар хувцас өмсөх үү. За магадгүй 12 дугаар ангид төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол ямар мэрэгжил сонгох вэ гэсэн сонголттой нур тулж байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг бол яг энэ шийдвэр гаргаж байгаа, сонголт хийж байгаа энэ логик дараалал за үр нөлөөгөө судалдаг гэж хэлж болно. Дүгнэлт хэлэх юм бол эдийн засгийн шинжилгээ ухаан гэдэг бол өмнөх цаг хугацаанаас суралцж, одоо цаг хугацаагаа тайлбарлаж, ирээдүйн талаар таамаглал төсөөлөхөд тусалдаг арга хэрэгсэл гэж ойлгож байна. Агуулгаар нь мөн тодруулаад хэлбэл за хувь хүний шийдвэр гаргах буюу микроэкономикс, за түүнээс ахуулаад улс орны шийдвэр гаргалтыг судлах буюу макроэкономикс хүртэх бүхэл цар хүрээг эдийн засаг маань хамардаг. Гэхдээ энэс илүүтэйгээр энэ мэргэжлээ сурснаар олж авдаг хамгийн чухал зүйл бол миний бодлоор аливаа асуудлыг том зургаар харах, задлан шинжлэх, учир шалтгааныг тодруулах, дүгнэлт өгөх зэрэг нухастай сэтгэлгээ, аналитик чадварт суралцах юм болов шаарддаг. Энэ ч үднээсээ энэ чадвар маань ажил дээр мэдээж хэрэг болно. Түүнээс гадна амьдралд маань алхам бүрт маань хэрэг болдог учраас энэ бол надад үнэхээр үнцэнтэй санагддаг. За тэгээд оюутан болгож байгаа дүүнертэй хандаж хэлэхэд за хэрвээ мэргэжлээ хараахан сонгоогүй, за хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол танд эдийн засгийн мэргэжлийг санал болгож байна. Танд амжилт хүсье. Бакалавр 2 тэг. Шинэ үе, шинэ боломж.